барилдааны дараач гэдэг нь барилдааны өмнө сурвалжлагч тэгж хэлсэн байна лээ энэ гэдэг чинь одоо энэ л дээ. Эдгээр чи одоо ингээд сонин дээр би чинь одоо вебсайт дээр гарan за тэндээс нь бид нар одоо мэдээлэл аваад одоо ингээд ярих жишээтэй. Би саяхан нэг 5 цаг сонин уншижсэн. Билээ саяхны дугаараа тэгсэн чи Асасекүр маань ингээд магтаж бишээд ингээд Асасекүрийг одоо 40 нас хүртэл барилдана гэж хэлсэн байна гэж сурвалжлагч нар бичсэн байлаа л да. Тэгээ би дараад нь өөртөө нуцсан. Чи 40 нас хүртэл барилдана гэж хэлсэн юм уу гэсэн чи үгүй багшаа би уулын тэгж хэлээгүй юм шүү дээ гэжсэн. Энийгээд. Тийм гэхдээ одоо жишээлбэл ялангуяа одоо Монголд бид нар бол их юмыг сайн нягтлж мэдээлэл тавих гээд бас болохгүй зүгээр ямар нэгэн дөхүүлээд хэлсэн юмыг тийм гинэ энтерч гэдэг юм уу те. Одоо би бол одоо ялангуяа бас Японы тухай мэдээлэл монголчуудад хүргэдэг юм хүн л дээ. Заавал 2 3 сонин нягтлж те их усүрээ тавихгүй болдгоо тийм ээ. Тэгдэг яах вэ? Тий. Тэгээ сумууд дээр ч гэсэн ер нь бол бас буруу ойлгох тийм юмнууд байна л да. Тэгээд ялангуяа одоо Монгол бөхчүүд бол гадаад хүмүүс шүү дээ тийм ээ. Тэгэхээр манад бол аль болохоор тийм нягтлсан баталгаатай мэдээлэл бас хүргэж яахгүй бол тийм ээ. Зүгээр яг тогдоод хэлсэн ч юм уу хин нэгэн яасан юмыг үний юм шиг тэгсэн гинэ гэдээ ярьчих юм уу тийм юм зүгээр яг хаяа байдаг л да зүгээр. За тэгээд өнөөдөр бол дээдийн дарааны хүчүүдийн 12 дахь өдрийн барилдаан. За студид маань зочноор бол Монголын жүдохийн холбооны дасгалжуулагч Эрдэнэ Илэг багш маань өргөд ирсэн. За смокийн дэвжээний өндөр амжилт үзүүлсэн олон монгол бөхчүүд одоо амжилттай өргөдөж байгаа монгол бөхчүүдийн бол бас Монголд байхад нь бүхэн эрдэм зааж сургаж байсан ийм хүндтэй хүн байгаа. Тэгээ өнөөдөр бол эхний агаст Эрдэнэ Илэг багшийн шиг Асасекүр даваа авсан сайхан барилдаан болсон. Хоёрдугаар нь тайлбарж байгааг мэдсэн юм шиг байна. Хоёрдугаар бас таны олон шавнаар одоо барилдах гэж байна. Та бас сэтгэлдээ бас үзэгчтэй уулзахгүй өнөөдөр маань барилдахгүй байгаа жоохон харамсалтай байна. Хүчбаатар маань бүр улсын шигшээ өгд салентай тамирчин байсан хүн шүү дээ жуудаа бүхэн. Намаа дасгаж удаж байхад балжины маврыг ахлах байхад үед. Бүр ос хятад зуу тэмцээнд явдаг. Тэгээ сүүлд суумод явж очичоод хөдөөчмөн дээр суулж жил гарan болоод. НХК-г өгчөж одоо шинээр явуулах. Эрдэнэ Илэг багш ярьж зүгээр. Бүр Японд жил гарan болж ирчээд. За барилдаа эхлэх болсон юм байна. За Кайси Аминишики нарын барилдаа Аминишики тавлаа. За нэг аргагүй туршлага гэдэг бол энэ те. Кайси бол үндсэндээ барьцаа авц ер нь гаргаж явсан шүү дээ. Тэгээ энэ тэмцээн дээр ч их сайн байгаа. Их гоё тийм доогуур нугдаж ороод нэг асаа юу харамаа хүжээ аврах шиг тийм хөдөлгөөний хорж гоод ганцхан юу ягаал босгосон байх та. Шкал мгач. Бас ахмад бөхөө бас. Би эдний дэвжин дээр очиж бэлтгэлийн үдчихсэн л да. Дүүн бас асаа фүжи гэдэг өөртөө нэг төстэй жуулаад барилжсэн. Барилжсэн тий. Тий, их бас хүнд бэлтгэл хийдэг юм байна бас. 2 цаг бол энэ амлалтгүй л үдчихэж шүү. Тэгээд хамгийн сүүлд нь сайхан ёслохонуудаа хийгээд л бас тэгээд хүнд жинтэй нээснэдэг бариад л ингээл ээжлээ тоолоо суух хагас суугаад л бас л бас хүн мэржлээс ботч бас амаргүй байна бас. Тэр яг одоо бид нар жирийн бид нар бол за энэ давталтыг харуулах гэж байна тийм ээ сайн барилдааны. Уг нь бол Кайсэ бол их сайхан байрц авах шиг л болсон юм. За зүгээр яг байрц бас бүрэн аваагүй байсан юм байна. Тэр мамашины урдаас барьчаа те. Тэгэл тэр хөдөлгөөнийг л их сайхан ашиглаж байна да. Би бас нэг юм гайхсан. Энэ Аминишики те бэлтгэн харж яхад хөлөндөө төмөр авлаа зүүрчил хоёр хөлөндөө. Хүнээ зүүлгүүлээд тэг гадуур бэлтгэл дээр гадуур нь одоо энэ цагаан болтой хэлгэж ил. Бүр энэ тон Елизавр аппарат шиг тийм төмөр аппарат хоёр өдрөд зүүдэж ил. Би тэг бодож байсан. Маш хүнд гэмтэл юм байна да гэдэг. Тэг гадуур нь тэр болд боогоод бэлтгэл хийж ил. Тэгээ нэг удаа хагхаа авраг дээр яг тэр төмөрн дээр зохиод бас хурууга гэмтээж байсан барилдааны үед. Зөө. Тэгээ одоо энэ бол үндсэндээ тэр гэмтэл бэртэлтэй л яваад барилдаад жил тэгж барилдаж байгаа юм. Тий. Дандаа л болттой л манай дашны энэ бол. За шоугоо зам бол одоо 10 давтсан. Одоо л ярилцлага дуусч байна. Японууд сайхан бөхчүүдээ сайхан хүндлэх юм тий. Энд чинь бүх барилдахаас гадна энэ чинь асар том Япон улсын соёл тий. Тий.
маш их юмыг бол өөртөө шингээсэн бас. Тэгээ манай Яс боддгийн манай залуучуудыг аваачаад те. Манай залуучууд бол Японд очиж ер нь хөгшүү зан анхны алтан халаа зуунуудаас хойш бол манай олон ч хүмүүс нүд тайлагдлаа, олон залуучууд юм үзлээ, юм сурлаа те. Японочууд ч өөрсдөө их ухаантай, төвчээртэй, даруй хөдөлмөрчтэй юмыг чи 7 имжиж нэг огтл гэж манай монголчууд ярьдаг шиг тийм хүмүүс шүү дээ. Бус орны хүмүүс шитгэхгүй шал өөр. Сэтгэн бодож байгаа, бие авчиж байгаа байдал гэдэг тийм. Үнэхээр онцлогтой сайхан юм шүү дээ Японч гэж бол. Тэгэхээр манай залуучуудыг бол тэгж сургаж яах гэсэн үг шүү бас. Уу яг зөв. Би түрүү нэг хэлсэн шүү дээ. Асаа секур хэдий гэмтэлтэй байсан ч 150 хэдэн жилийн тэр секретарь хэмжээнийхээ уламжлалыг алдахгүй шүү гэж. Нэгдэж би монгол хүн төвчээр заана. Хоёрдож би мэрэгжлийн тамирчин хүн. Тэ? Эндээс одоо би хоол олж идэж, харгэрээ тийжээж, ахуй амьдралаа залгуулж энэ спортыг хөгжүүлж яваа хүн. Би яад ч гэсэн дэвжээд гарч ийн уламжлалыг таслахгүй шүү гэдэг үднэс гэдэг чинь манай залуучууд маш их юм сурж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр дэвжээг бол тэр олон 10 жил, олон 100 жил тэгж авчирсан хүмүүс бол бас л баярлаад сууж байгаа шүү дээ. Асаа секурити тийм ээ. Тэгэл яах вэ? Монгол, Япон бүх хүмүүс л. За одоо дэвжэн дээр Эндо Аояаманаар барилдгаар гарч ирсэн. Хоёр бүх хоёулаа энэ сард бол маягийн ширэг бас дээгүр чансаанд Аояама зүүнний 2 дээр, Эндо зүүнний 4 дээр бичигдэж барилдаж байгаа. За хоёр бүх бол хоёулаа PlayStation амжилттай үзүүлж чадсангүй энэ сард 3 даваа 8 унаатай ингээд 12 дахь өдөр хоорондоо оноос таарч байна. 三役復帰を目指していましたが、こちらも勝ち越しには届かず3勝8敗。防衛楼からの白星はありますが、今場所は突っ張っても押し込めずに、引いてしまう相撲が何番かあります。制限時間いっぱいです。遠藤への声援が飛んでいます。福岡国際センター。 цаг болсон байна. За хоёр өхөн чансаа бол уг нь бол нэлийн дээгүүр байгаа зүгээр Майк Ашрагийн 2 4 за даваа бол нэг олон авчаад байгаа. Одоогийн долоор хоёулаа 3 даваа тавьж байгаа юм тийм ээ. За Аояамыг сайхан харж түлхэж явж өө ямар ч боломж болохгүй сайхан түлхээд гаргачлаа. Аояамаас хаяа ингэж бас гоё харж цапаар хийж явдаг. Саяны Цупари бол нэг зэрвсгэн Чайтакагийн эдүүийн Цупар шиг санагдаж байна. Тэгээ жоохон дөгчөө. Чайтак бол их хурдтай тэгээ завсар дээрээ тий хөл дээр ингэ бүжгэлж байгаа юм шиг гоё идэг шүү тий. Гоё юм шүү бас тий. Миний дархан мэд. Би бас боддгийн энэ уулын сумаа олимпиад орчуулах сонирхолтой сайхан юм да бас тий. Ганцхан монголчууд их барилдаад бидний сонирхоод байдаг гэсэн чи үгүй юм аа. Манай Америкт байдаг, Германд байдаг одоо жишээл юм чи хувлаа гэдэг найзууд бол байнга үзэж байна. Календар, гарын дарц эдгээр асуугаал ингээл. Тэгээ би бас өвөл илүү дээ. Англи хатан хаанууд минь юу ханхуу Амата уулзсан ш хармаа бүжигтэй. Би таны фэн байна гэж зурмаг авахулаа тий. Яд сони хөвдөө гараад би одоо ажлын шугамаар явж байна. Дараа заавал ээж таны барилдааныг үзнэ гэх тий. Тэгэхэд одоо тэр хүн одоо суумаа сонирхдаг биш үү? Тийм байна. Ханхуу тий. Яг үнэ. Тэгээд одоо их нэр Баттуултайгаа хамт ингээд тавуулаа зураг мөг авахул их сайхан билээ шүү дээ. Дараа ээж таны барилдааныг үзнэ гэхэд бид нар бол тэрийг тийм үздэг, хөлөмгөө үздэг, морио үздэг, колфа үздэг бодоод байгаа шүү дээ. Тэгсэн чинь үгүй юм байна. Асар том спорт соёлыг бас. Тэгээ сумо бол одоо зүгээр спорт байгаа зогсгүй сая эрдэнэлэг багш хэллээ тийм ээ соёл гэдэг олон үндэстнүүдийн хооронд нь холбох бас нэг тийм гүүр болж өгч байна. Тийм. За Фукуокад жоохон энэ тэмцээний явц жоохон бороосон маягтай үйлэрхийг ийм байгаа юм байна. Хамгийн ихний өдөр нэг 25 градус нь бас нэлээд халуун байсан. За найруулагч Энэчгэ өгчхөө одоо маргаашийн онолтыг харуулж ах шиг байна. За жүүрөгийн онолт. За Азмарио маргааш Чио ота барилдах юм байна.
里山に錦木、天海鵬に За манай жюриор ч манай юу л 5 бүх байгуул. 重量は現在大将 За Араваши маргааш Дайшо Маруута одоо тэргүүлэгчдийн нэгэнтэй барилдах юм байна. 北播磨に石浦 За маргааш л одоо үзүүлэх хэрэгтэй байна да. Сэро Вакана Шимота барилдана. Кагамио Асахи Шота барилдана. Такано Ива 朝日賞に鏡 Акисе Ямата барилдах юм байна. 木瀬山です。中入り後の取り組みは Манай бас таньдаг хүмүүс бас хэлдэг. Одоо нэг Япон бүх төрүүлэх цаг нь болсон юм биш үү? Нэг түрүүлээсгээд 同じ би ч гэсэн бас тийм бодолтой байдаг. Хэрэв Япон бүх байр төрүүлэх юм бол одоо ер нь тэмдэглэе, баярлалаа гэсэн бодолтой их удаа хүлээдэг л тийм. Төрүүлсээс ч гэж боддог бид нар. 左の Таны хувьд бас хамгийн боломжтой хамгийн ойрхон бүхнийг хийн гэж бас тав. Би ойрхон бүхийг бол Кисэнэ Сата гэж боддог. Тэгэхээр манай хүн чинь бас тэгээд одоо энэ тайлбарч Китаном Айгатагийн хэлдгээл одоо Якозунагийн хэлдгээл одоо ингээд ихтгэл даадгүй хүн шүү дээ. Шүүмжлэлтэй. За дэржин дээр барилдан болох гэдэг байна. За 3-8 унаатай. Амур Окиноуминаар өнөөдөр хоорондоо оноотой арчээ. ついて中に入ろうというアムール、左下手です。 За Амур 100 гар маавшин барьсан түрээд авсан. Окинооми 沖の海が 100 гараар сугадаад баруун гар маавшин ардаас барьсан төрсөн юм. Энэ сарын тэмцээний 4 дахь даваагаа авч байна Окинооми. 左に回しを取りましたが、 За 50-с дээш хэмжлэг үзүүлэх боломжгүй бас эхний 8 өдөр дараалж өдөг шорооцсон Окинооми тааруухан байгаа. Гэхдээ Озеки Готошогикуг давсан барилтаа. За тэгээ Якозна Хакхотой хийсэн барилтаа ч гэсэн их сайн барилдсан барилдаанууд бол бий. За өнөөдөр Амурыг давж энэ сарын тэмцээний 4 дахь даваагаа авч байгаа юм байна. Гэхдээ Эрдэнэлэг багш одоо бэлтгэл их сайхан барилдаан их сайхан мөртөл болоод байгаа мөртлөө даваа авч болдог нь бас нэг үеэс байна те. Байна. Энэ бол бас шалтгаануудтай байгаа. Нэгдэж юу яана? Тэр өдрийн тий тэнгэр одоо энэ хаац. Одоо юу байна? Тэнэс их шалтгаалж байна да бас. Энэ бол тиймэрхүү байдаг шүү. Ингээд яг уус чадвар адилхан ингээд одоо хоёр хүн ингээд наадамд үзүү зүүндүүдэд ингэх юм бол хэн давах вэ гэж асуудаг байхгүй юу? Тэгээд сүхэ даврахаднаас ч бас хариулж яасан сонсогч. Чөлөөт жуудо төр шигсэн олон улсын тэмцээнд бас тэгж харагдаад байдаг шүү дээ. Гайвал болоод идэг ердөөсөө даваа авч чаддаг. Энд чинь бас тэгээд бас миний төрөний хэлдэг шиг бас ямар од гарганд төрсөн одоо ямар хувь тохиолдолтой хүн байна гэдэг нь бас нөлөөдөд байх шиг заримдаа санагддаг. Би хэлсэн төрөний Кайо 5 төрүүлчихэд байдаг. Төрүүлээгүй Якозуна хажууд байгаад байдаг. Тэр хүн үнэхээр авраг болоход эргэсэл төрөөгөө төв юм байна л да одоо. Сайн бөхшүүд үнэхээр тийм. Үнэхээр японочтой хайртай тийм. Якозуна байж хахад За маргааш оноолт гарч байна. За Ичножо Шохозан 2 барилдана. Асаски рүү Хоморой хүжитэй. За түрүүн бид бас ярьжсэн тийм 2 авраг маргааш таарсан байгаа. Хакха авраг, Харама хүжээ авраг. За Какрю авраг Тэрэно хүжээ Озекитэй. За 2 Озеки Гоедо Озеки Кисэнэ Сата Озекитэй барилдах юм байна. Тэгэхээр маргааш бол бас нэлээд чухал өдөр болох нь шүү. Ер нь бол хэн төрүүлэх вэ гэдэгт бол нэлээд тийм нөлөөтэй юм шийдвэрлэх байл да. Якозуна Хакхо, Якозуна Харама хүжээ 2 хоорондоо таарсан байна маргааш. Бид бол яг Башуугийн сүүлийн өдрийн бүхийг арилгахыг үзсээр байгаа гэсэн. Тийм маягтай тийм. Яг нөгөө эрэмб тийм ээ одоо хэн зүүнийг магнаалж яах гэдгээс бас зөв нэгдүгээр шалтгаалж явах шиг байгаа юм зүгээр. Тэгээ энэ удаа бол Какрю авраг бол анх удаага ер нь зүүнийг магнаалсан. Өөрөөр хэлбэл энэ Сумогийн холбооны одоо Банцука гэж нэрлэгддэг эрэмбид бичигдсэн 640-50 бүхийг бол манлайлж штэ. Тэгэхээр бол Какрю авраг бол тэгээ хамгийн сүүлд барилдах эренбэр бол тийм байна. Яг бол 2 аврах башаа өмчсөн байсан юм чинь. Тэгж таарна л да. Гэхдээ би нэг хагасаа дээр бямба гарагтал таарах болов гэж бодсон чинь Нэг өдрийн юм лээ. тэгээ таарчих. Тэгээд дараад нь тэрнээ бүжигтэй байдаг тийм. За Осуна Араши энэ сард бас л анхаарал татж байгаа бүхчүүдийн нэг анх удаага маяг ширгийн нэгт бичигдэж барилдаж байгаа 5 даваа 6 унаатай. Цавц өдрүүдэд бас сайн барилдах юм бол
анхудаага цол төрөх боломжтой Комусеби болох болсон байна. тий. За өнөөдөр Осон Араши Дочиношинтэй зүүн зүрийн Комусеби Дочиношин хэрэв өнөөдөр Осон Араши тунах юм бол ингээд Макекоши болоод фэстив шамжилттай үзэх боломжгүй болно. Осон Араши бас өөртөө боломж гаргах Комусеби цол руу ахих юм боломжоо нээхэд их чухал барилдаан байна. Энэ өдрийн барилдаан хүн болгоны хувьд чухал байна л да тий. Башогийн төгсгөл одод ирэхэд いろいろこう独特の表現をすることがありますが、さあその楽しみな4日間どこまで白星を手にできるでしょうか。 их үзээ байхгүй ч гэсэн бас бяртаа хоёр залуу шүү. 対戦相手は栃ノ心、今日で通算の出場が700回。栃ノ心は三役以上との対戦は全て終わっています。豪栄道照ノ富士からの白星もあります。さあ三役の地位を守れるかという残り4日。 За тэгээ Точношин чи юу одоо бүгдэнд үлдсэн өдрөд давж цалаа хамгаалах юм те. 制限時間いっぱいで Осон す。 Араши сүүлийн 3 өдөр дараалж давчаад байгаа. Комусбиг давж ижил Комусби цолон төрөндөө маяг ашраг тэргүүлж урилж байгаа Осон Араши. もろ手突き За их гоё сайхан тулж. Ай. За барьц авсан. За барьцнаас бол Точношин аагалж магадгүй. 栃ノ За 心の тэгтээ Осон Араши ч бас элдвтэй бужигнуул шүү. Точношин бол барьцаа бүрээ авцсан байна. Баруун гараар дотор мааш. За нэг сайхан хөдөлгөө. За одоо бүр хав хоёр барьц гар хуйлаа барьсан төрсэн байна. Одоо ингээд шахаад өөрөө ингээд шигшсэн мэхтэй түрээд явах уу яах вэ? ていますが За явлаа Точношин. За Осон Араши зогсооч шүү. Тогтооч чаа. Бүр эрг эсрэгээр бүр өөрөө түлхээд явлаа. За яста хүч шавхсаа хоёр сайхан хоёр өхөн барилдаа бол нэлээд тэнцвэрхэн байдалтай. За одоо Осон Араши санаачлаад урагшаа явлаа. Точношин хариулаад урагшаа зогсохгүй түлхэж байна. За Осон Араши өлмий дээрээ зогсоод төвчээд за Точношин түлхсээр бод гаргалаа. 栃ノ心の勝ち。 За Точношин ингээд түлхээд ороод яг тэр өлмий дээр зогсчоод гарахгүй гэдэг ингээд зогсоод байгааг харахад бол сайхан байгаа шүү дээ тийм ээ. 56秒手元の時計でありました。 5 дахь даваагаа авч цолоо хамгаалах боломжоо хадгалж үлдэж байна. Тэгээд бид нар бас энэ тэмцээн дээрээс эхлээд VIP 90.5 гэж FM-ээр бас энэ юм шууд явж байгаа. Тэгээд тайлбарлагч бидний бас үүрэг их нэмэгдэж байгаа. Ягаад гэвэл бас радио сонсож байгаа хүмүүст бас нүдэнд нь харагдлаа бас хэлэх ёстой. Манай нэр тайлбарч чанаа багш маань сэлдэг. Телевизээр тайлбарлах нэг өөр. Араад байгаа. Яг この突っ張った телевиз араад хоёрыг зэрэг тайлбарлах бүр хэцүү юм байна. Хааны хувьд тийм болсон л да одоо. Зэрэг тайлбарлах бол. Тэгэхээр одоо энэ хоёр бүх сайхан чацтай, жинтэй яг хоёр талаас сайхан тулчаад байрцуу бол яг ижлэх юм байна шүү дээ. Одоо энэ давталт харуулж байна тийм ээ. Жинхэнэ хүчүүдсэн юм барилдаан гарч байгаа. Тэгээ одоо энэ хоёулаа сайхан санаачиж эхлээд Точношин ингэ сая санаачиж өөрөө уршаа явах гэж орлоо. Тэн дээр дараа нь эргүүлээ тийм Осон Араши түлхээд явж байна тийм ээ. そうですね。 Би андуураар бол 2008 оны 1 сарын баашаа үзэж хахад энэ Точношин жөөрөө төрүүлж ирсэн шиг санагдаж байна. 2008 оны. 一方の栃ノ心ですが三役以上が全て終わっていますので残り3日。 Тэгээ яг тэр өлмийн дээрээ тийм ээ тогтцоод 今場所はさすがに周りからも警戒されたでしょう。 тэгээ Точношин бол анх гарч иж байхдаа бас тэгээ төрүүлж ирсэн байх. Дараа нь одоо Макуштад унаа бүр тийм золоод тэгэл өнгөрсөн жил байна бас одоо жөөрөө төрүүлсэн Ичножото нэмэлт барилдаан бол Ичножогч 2 даваад ингээд жөөрөөд бас төрүүлж ирсэн. Тэр нь бол дараа өөрөө чинь хардаг бол бүр анх доороос гарч 2008 онд доороос гарч ирсэн. Тэгэхэд тэр нэг багш зүйлд хоолнд орж явах гэж хэлж байсан. Энэ нөхөр Озик болох байх шүү би тэгж бодож байгаа гэж хэлсэн. Точношинийг ер нь бол анх гарч иж яхад нь тэгж ярьж байсан. тэгээд яг тэгж тий. Тэгээ Комусбе цолонд хүрээд тэгэл доошоо унсан л да. Штэд бол Макуштагийн бүр 55 хүртэл Тэгсэн шүү дээ. одоо чансаа буулсан. За одоо их сайхан барилдаан болох гэж байна. За манай Ичноро бол сүүлийн өдрүүдэд нэлээд тийм за ер нь ухаалаг гэж хэлж болно барилдаад байгаа.
Тэгээ бас Ичиножо ч анх мунд гарч ирээд манайхан ч яг тэр хэмжээг нь хүлээж аваад тэгээ тэрэн шиг тэгж барилдах хэвээр тэрнээс илүү гарах хэвээр гэдэг ингээд тэгэхээр ч бол бас тийм байдгүй юм байна. Тийм ээ зөвхөн мэрэгжлийн спортоор зогсохгүй ер нь ажил амьдрал дээр тийм байдаг шүү дээ. Альва юм чи уналтаа бас диалектик хууль яа. тийм тэгээ бас одоо барилдаан дунд нь бас нэг тийм зуршил муу зуршил болохгүй болохоор ингээд татах гэж байгаад өөрөө аршаа ингээ гарчдаг. Тэгээ тэрнтэйгээ тэмцээд одоо бол бас нэлээд айтайхан болж ирж байна үгүй. Энтэй холбоотой юм хэлэхэд бас эн чинь бас нэг багш нартай бас холбоотой асуудал болчиход байгаа. Багш хүн одоо жишээл Ичиножо гэдэг хүнд чинь бичээд А талд нь давуу талын бичнэ энэ үний. Б талд нь сул талын бичээд өөрөөр хэлбэл Ичиножо тохирсон давуу талыг хөгжүүлээд сул талын ажилласан индивидуалын төлөвлөгөө гаргаад тэрнийхээ дагуу хагас жил болгон дүгнээд ажиллах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй тулж ажиллахгүй ингээд урсгалаар нь явуулаад ахаар чинь зогсог байдал буюу амжилт эс богино хугацаанд авахгүй байгаа шалтгаан байгаа байхгүй юу? Үндсэн шалтгаан бол тэгстэй байхгүй юу? Индивидуалын хүн болоо өөс шүү дээ. Тэгээ одоо бид нар бол зүгээр яг хуу манай залуучууд ингээд суумод барилдаж байна. Гэхдээ тэр суумогийн одоо ертөнц доторх тэр уламжлал одоо тэр дасгалжуулалт энтрийг бол өрдөөсөө мэдэхгүй байна л да. Нэг өөрсдийн нэг юм яваад ах шиг байна. Тэгээл тэр одоо шалгарал тэр өрсөлдөөн нь бол тэн дээр чинь уламжлал тэр Япон маягийн юм байна шүү дээ. За одоо та мэрэгжилтэн багшийн хувьд одоо жуутаа юм ээ. Одоо энэ хоёр бүхий одоо ямар шүү маягаар барилдах бол тийм ээ. Одоо мэдж байгаа шүү дээ Точио зам бол бас урдаагаараа бариад ингээд их барьц өгөхгүй хэвгүй ордог. Яаж барилдвал дээр яаж барилдах бол одоо Энэ хэн бол одоо дээд зэндааны хамгийн хүн жинтэй бүхэн шүү дээ манай Ичиножо. Балчин сумаач маань. Энэ хүн бол энэ давуу байдлаар ашиглаж барилдах хэрэгтэй. Энийгээ ухаж болохгүй. Якозоног шилддэг шиг тиймэрхүү юм хайл усаа гарахгүй байх хэрэгтэй байна. Сайхан золгооны байцнаас барилдааны сайжруулах хэрэгтэй. Тэгэхэд бол энэ 200 хэлтэй үнийг бол хэрэг хүн бол ааглаад ич чадахгүй шүү дээ. За сая Китаны хожиг бол ердөөсөө Точио зам өөрийнхөө байдлаар л босох байх. Энэ хоёр гараар дотор тэрж хүн үгүй юу гэдгээс юм шийдэгдэнэ гэж. Тэр Ичиножогийн хувьд бол бас хоёр гарын дотор оруулдаггүй. Ятнаа нэг гарын тийм ээ. Хамгаалж дотор оруулж болохгүй. Байцны давуу байдал гэдэг чинь асар их нөлөөтэй шүү дээ. За барилдаа эхлэхэд бэлэн болсон байна. За уг сайхан туллаа. За тэрвүүлчтэй. За тэгж ухраад хэрэггүй. Уг нь бол тэрнээ хүч шиг сугдах хэрэгтэй байхгүй. Уг нь сугдж ийсэн тэгээд тэрний барьцыг алдуулаад уг нь оролцсон зүгээр. За Ичиножо маань унлаа ингээд Точио зан давлаа. Хариуцлагагүй барилдаа боллоо. Яалаа гэж хоёр гарыг хоёулаа нь оруулж байгаа. Ядаж өөрийнхөө нэг гарыг дотор нь оруулах хэрэгтэй байсан шүү дээ. Тэгээ яг тэгээд Точио зан угаасаа тийм техникээр барилдаг учраас бас болохгүй байх шиг байна. Тэгтээ бас холбоод авсан бол хориглоод тогтоож бас болох байсан. За уг нь бол баруун гараас яг урдаа аваад орсон юм байна шүү. Яг зөрүүлөө сальсан юм байна. Барьц солчиж байна. За дахиад барьц солиод гэсэн Авш авсан биш. эргүүлээ дахиад солчиж байна. Энэ бол барьцны Точио зан л айгу хурдаар л аваад байна л да тийм. 彼はねこの辺でずっといるわけですから。そうですね。やっぱりその 引き落としの勝ち Тэгээ で6 маргааш 勝6敗と шоухо зантай барилдан. За шоухо зантай бас л нэг иймэрхүү барилдан болох болов гэж бодож байна. Тэгэхээр иймэрхүү 戦全勝 нэг сая бол чадсан тэр барьц солиод тийм. Тэгэл тэгэхээр яг нөгөөх нь аргагүй барилдаан жоохон хурдтаад байна л да. 2人の横綱の直接対決 Мэдээж хөнгөн жинтэй хүн бол хурдаар бол илүүрх нь л дээ. Тэрийг бол мэрэгжлийн тамирчин өнөө тооцож бэлтгэл дээр энэ чи өдөр болгон бэлтгэл хийж байгаа шүү дээ. Ганц бүтэн зайдаас бус өдөр. Тэрэн дээр тооцож давтах хэрэгтэй байхгүй юу? ここで落とすようなことがねあってはいけない横綱ですが Одоо үндэсний хөл яах юм бол манай цэрэн дох таварга сэтгэлдээ бэлтгэл дээр ингээд хөнгөн жингийн үнэтэй байдалтай. Чи миний зөвхөн хөлийг ав. Тэр өргөд авахгүй шүү дээ. Аваад гараа холбосон тохиолдолд би унсанд тооцсноо гэж үздэг. Тиймэрхүү маягтай бэлтгэл дээр тактикийн сургалтууд хийж сургалт дасгаж болтон да. この辺りでしょうか今日は。いやどんな勝ち方でもいいんじゃないですか。どうでもいいですか。どんな勝ち方でも勝たなきゃね。ええええ
За одоо Китано Фужигаа бас ярьж байна. Өнөөдрийн барилдаа за маргааш бол 2 аврах хоорондоо барилдан. За тэр барилдаанаас бас нэлээ юм шийдэгдэнэ. Тэрний өмнө өнөөдөр одоо 3 Yokozuna 3 Ozaki хоорондоо таарч барилдан. Тэгээ яг хоо Китано Фужигаа бол их тийм сайхан шулуухан хэлдэг. Тэгээ өнөөдөр тэгээ Ozaki цолтнууд тэгээ муу байна шүү дээ. Сүүлийн өдрүүд тэгээ тийм ээ. Тэгтэл одоо өнөөдөр хамаг өвчөө одоо дайчилж барилдах ёстой гэж. Барилдаж хэлсэн бодохоор инээд зүтгий юм шүү тий. За яах вэ тооцсон болохоос биш гэж байгаа юм тий. Тий. Эсвэл одоо энэ төрүүлж байгаа хүн дахиад л монгол хүн байж тээ гэж. Тий. Гой гой юу хэлж байгаа шүү тий. За дэжэн дээр Yoshikaze Miyagi-рюнаар бартгаар гарч ирлээ. Sekiwake Miyagi-рю 2 даваа 9 унаатай тайст шамжилтаа үзүүлэх боломжгүй болсон. Yoshikaze 6 даваа 5 унаатай гашуу үргэлжлүүлж байна. そうですね。相手の嫌がる相撲を取るような。 За Yoshikaze бол одоо үнэхээр сүүлийн тэмцээнүүд энэ ер нь энэ жилийн тэмцээнүүд их сайн байгаа. Одоо юу л 33 настай тий. あたりが課題でしょうね。 Одоо бас Ахмад талдаа тийм ээ. Гэтэл бол өөрийнх нь одоо сумогийн түүхэнд нэ үзүүлж байгаа хамгийн сайхан барилдаанууд бол энэ жил болж байгаа гэсэн. Сүүлийн үед үндэсний баатар бодоод байгаа үст тий. Дээ. Өнгөрсөн 3 башаад бол дараалж 10-аас 10 болон түүнээс дээш даваа авсан. Озеки солоноос болон сонссон хүнд бол Адизи Озеки болохоор авраг аслангуудыг их нураасан да. 大学の先輩ですからね。やりにくいというのもあるんじゃないかなと思いますね。 За энэ сар дахин Konsugi цолд хүрч барилдаж байгаа Yoshikaze. 鋭さが乱れない妙義龍ですが、ここはどうでしょうか。大学は日本体育 За энэ сард бол Yokozuna Gakuryu Ozeki Kisine Sato нарыг давж хаад байгаа Yoshikaze. さあ、今日はどんな相撲になるか。西に妙義龍、東が嘉風。 За барилдаа эхлэх бэлэн болсон байна. 倒れてしまいました。 За ихний тачаа айдар нь хоёр талаас нэг тийм мөргөлдөө тэр эрчиндээ Myogi руу одоо унчиж байгаа юм да. Тийч. Одоо ингэж барилдахааргүй хүндээ тий Myogi. Sekiwake бол. Тэгээ бас нэг тийм маш их тийм богино акшнд тэр хөлний гიშгэлт энэ бас чухал байна тий. Тэр зөв гიშгэж зөв байрлал авч явах үед тэр дадал дүүгээрээ тогтоох хэрэгтэй байх та тий. Тий бэлтгэл сургалт асуужуултандаа л олон давтчихэж. Тийм Myogi руу нэг жоохон яг ихний мөргөлтөнд нэг жоохон шок маягийн юмд ороо яагаад тэр хажуу тийш унчиж байна. もう一度見ていきます。 Зүү түлх амархан. За толгоогоор мөргөж тэгээд за үгүй юм байна өөрөө Зүү түн гიშгэлт болоод тий. Тэгээд энэ Yoshikaze их гоё хоошоо хурчж штэ зай аваа тийм ээ. Тийч. 嘉風について今度は北の富士さんに伺います。今場所もいいですよね。 Би дээд бас сонсч байсан нэг нэлээд олон жилийн өмнө энэ Yoshikaze гэх сайхан даруухан залуу гэж. Асашаар авахтаа башаа таалдаад барилдааны явцад алгагдсан байна л да. Тэгээд тэрэндээ санаа зовж яваад оройн дэвжэн дээр очиж уучлалт гуйж ирсэн гэж байгаа. Асашаар авгаас бас. Аврагыг бол байсан байна шүү Тий барилдаж дээ. Тэр байгаа санаа саналсан бол зовж бодлого техник шүү дээ. Хийх техник. Тэгээд тэрэндээ сэтгэл нэггүй байж байгаа очиж аврагаас дэвжэн дээр очиж уучлалт гуйж ирсэн гэж байгаа. Чи барилдааны явц шүү дээ. Тийм тэр бол нөгөө бидний яриад байгаа соёл явсан шиг манаа ч гэсэн байдаг шүү дээ. Аргуудын юм тийм ордоор бас хамаагүй юм өнөөдрөө тэрний нэг идрэл байна л да. Тэр Зааны дээр начин суухгүй гэдэг тий. 妙義龍らしさが出ていないというところもあります。まあ場所前に怪我 За Yoshikaze Konsugi 7 даваатай болж 50 дэв шамжилтаа үзүүлэхэд 1 даваа хэрэгтэй байна. ちょっとこう嘉風が左にずらしながら左を差すような動きも見せていたんですが、それにしても За харин Sekiwake Myogi-рю 2 даваа 10 унаатай болчихлоо. Сүүлийн 7 өдөр дараалж удаж шаардаж байна. 妙義龍にしてもね。
Энэ одоо ирэм хэлдэг байна. Яг л. Мёгэр Шикиваке, Yoshikaze Komusu гэсэн. Цол болж байгаа ч тодорхой болж штэ. しかし伸び悩んでしてますよね。 За одоо дэвжэн дээр Тэрүнө Фужи Ган Эрдэнэ ありますね。やはり Маягийн ширгийн зүүнний 3 дэрэмтэй Тоёно Шиматай барилдгаар гарч ирлээ. それから笠間部屋ではね、豪栄道と、栃ノ心ね、また同じような力士とね、やっぱりこの稽古をしてると、だからその辺にね、ちょっとね、僕らはね、限界が来てるんじゃないかって。 За дэвжин дээр Озеки Тэрүнө Фужи Ган Эрдэнэ. За Тоёно Шиматай барилдгаар гараад ирсэн байна. その相手とばかりになってしまう 同じよう За な Тоёно Шимаг л одоо энэ ярилцлагын өрөө рүү явуулж болохгүй шүү. Хичээ шүү. かけてって違う力士との 6 даваа 5 оноотой байгаа Озеки Тэрүнө Фужи Ган Эрдэнэ. 友綱部屋の関取を呼んだ Гэмтлийн улмаас 車部屋に出向いた日がありましたね。ですからね、そんなこともちょっと考えてるんですよ。だからいくらこの番発揃えてやって энд байхдаа бас жуудаа барилж байсан шүү дээ. 同じような内容の稽古が繰り返されて Бас Монгол залуучууд маань сайхан 互いに伸びが хомстой сайхан залуучууд なく байна. なってしまうんじゃない Энэ зүүн нөлөөдөө Ширэ багшаа эхнэрээр хамт түүж аваачаад Тэгээ Ширэ багш чи хэд энэ Ган Эрдэнэ байна. Төгсөөхөл ч бас Ширэ багш шаваагүй. Танаа шаваа. биш баха. Ган нэг нь хингэлээд байна. Бас тэр Таканава баасанд орж энэ. Пастож Илүү нэг л давал 3 4 өшөө хоёр багш шүү дээ. Гурлаа нийлээд урсан гэдэг ашгүй лээ. тийм үү. Тэгээд эхнэртэй навьжаа 7 хоног сайхан сургуулж байж байгаа гэхэд 意図して左に動いたわけではなくて、はいそういう一瞬のこう早すぎたかな下から来たっていうんで横に動いたらしいですね。反射的にですね、はいそういうことですね。今日は力士の情報、東が狩アナウンサー、西が藤井アナウンサー、随時情報を入れてくれています。さあ土俵が制限時間いっぱい。 Одоо манай одоо бүхэн төрлөөр амжилттай явж байгаа бүхэн төрлийн багш нар бол бас их чухал шүү дээ. тэр яах вэ? Одоо энэ дэлхийд нэр төрөө дурсгаж байгаа за энэ сумоо сайн барилж байгаа бүхчүүдийн багш нар одоо жишээ нь одоо Эрдэнэ үлэг багш байна тийм ээ. За одоо Ширэ багш байна. За ирэх 1-р сард бас зочноор бол лавд Ширэ багш өргөдөх байх одоо тийм ээ. Ширэ багшаа. За барилдаа эхлэх дэлэн болсон байна. 行司は式守寛太夫。中に入る。 За байрц өгөхгүй. つけるという Яа их сайхан түлхэж. За энэ сугдаж байхдаа их тийм тэр гараа сугдаад байна. Дахиад сугдсан. За энэ хариу нэг хэрэг шүү. За яг тэр. Маш их чухал өөр хариу нэг хийж байгаа байхгүй. Тийм заган Эрдэнэ Озеки Тэрүнө Фужи унлаа. Тэр ихний тэр сугдаад авцсан байхад тэгэл оргол гайгүй сугцах шиг болсон. Тэр Тоёно Шима учраас гараа мултаад авчиж шээ. Тэн гэхдээ энэгээр буулгаан биш. Энэгээр суудсан байсан. Тийм үү. Тэгвэл наагаад байхгүй байсан тий. Буулгаан байсан бол болохоор. Тэгээ энэ бас яаж хитрхи босоо барилдаад байна. Бааш сууж одоо бодвол одоо надад хөдөлтгүүд төр хөлж ирж явах ингээд асал маслуудыг бол өдөр болгон бэлтгэл дээр хийдэг л байх л та. Хөндийн төвх дээр байна. Хөндийн төв доор байх хэвээр. Хүний таац гэдэг чинь хөндийн төв авчаад жоохон сууж өгөхгүй болохоор чинь хөнгөччихэд байгаа байхгүй төрүүлэхэд. За ингээд үтгэж байгаа. За сая тэр сугталт бол доогуур байсан юм байна. Одоо лав барина тэгээд алдна. Аяг зөө одоо барингууд алдна. ここで決めたかった。 Яг явангууд нь хариу хийж байгаа байхгүй. Тоёно Шима тэр хариу мөхийг хизээ хийгнэ. ズバッとこの彼らも帰ってますからね。そうですね。まあ本人は出場する以上はもっと取れるかなという。 За одоо бас яг бай гэхдээ гэмтэлтэй үед бас тэгээд Тоёно Шима бол үнэхээр тийм барилдаанч туршлагатай юм бүх учраас. Жижигэн гэлтгүй юм. Тэгээ одоо ямар ч байсан тэгээд үдсэн өдрүүдэд の新戦 2 даваа авах хэрэгтэй байгаа юм тий. Тэгээ гурван барилдаа байсан. と言いますので、 Бас манай бүхэн холбооны дэд тэргүүн данзангуй бас гоё үг хэлдэг л дээ бас. Хүчүүдэд. Жудаг гэдэг журмын гашуунаас гарч болохгүй шүү нөхдүүдээ гэж бас. Би одоо тий хүчтэй чадaltaй хүн гэж болохгүй одоо ингээд дээрүүд бас тиймэрхүү жишээнүүд байлаа шүү дээ. Одооны хүчүүд бас сайхан болсон байна, жудагтай болсон байна. Багш тэ одоо машин тэрийг авч өгдөг болсон байна. Гончиг дамд гардыг би сонсч байсан байна. Одоо цогтой багштай ингээд машин бэлгэлж байсан гэдэг гардууд болоод тэр чинь бас одоо
Хэний хүчинд одоо хэдий ямар амжилт төрөв те. Тэрийг бас ачиг. тий. Зарим хүмүүс буруу ойлголттой байдаг л да бүгчүүд бол хүнээс юм авч суусан өгч чаддгүй мадгүй гэж. Тийм биш шүү. Одоо сумч яг адилхан биш. Одоо жирэ багшаа гуйж авчаал биш ялгаагүй бас. Шавныргын зөндөөл авчаал ингээл энэ сайхан өндөр хөгжилтэй орны соёл хувь амьдрал цан заншилтай танилцуулаад. За төвчэн дээр Yokozuna Hakuho даваж ирэл Озуки Готошогикутэйгээр гарч ирсэн. Yokozuna 11 өдөр өвдөг шороодлого ганцаараа Гүүч эзэндаг тэргүүлэн барьдаж байгаа. За Озуки Готошогику 7 даваа 4 унаатай барьдаж байгаа. Ийм хоёр бүх байна. 照ノ富士が追いつくことはできても追い抜くことはもうできなくなりました。 За одоо 3 барилдаа үлдсэн 3 Yokozuna 3 Озуки хоорондоо таарч хоорондоо барилдана. За Yokozuna Hakuhoгийн хувьд бол одоо үндсэндээ жилийн барилдаануудад тэмцээнд хамгийн олон давсан бөхөр бараг тодорч байгаа юм байна. За ард нь бол Teruno Fuji явж байгаа. Гэхдээ Teruno Fuji одоо үлдсэн барилдаануудад давсан ч гэсэн бол илүү гарч чадахгүй юм байна. Тэгээ одоо 4 жил дараалж байна уу да. Хамгийн олон давсан бөхөр жилийн 6 башууд тодорч байгаа юм байна. Асашори их арга бас нэг тэгж тодорч байсан юм байна. Нэг баашаа өндсөн шүү дээ тэгсэн үү? Тий, тэгсэн мөртлөө л нэг агуу юм аа. айл байна л да. Хакхаа аврагч бас агуухан зөв бусад бөхчүүд нь бас одоо юу яа чадахгүй юмсаа тийм. Энэ зөвхөн энэ өмнөх байшаа байсан баха үндсэн. Сэтгэлдлүүд хүмүүс хэлжээлээ л да. Тэгэхээр тэгжээлээ Хакуха аврагыг. Тэгээд нэг юмхтэй хэлж залгуур. Энэ бол төмөр хүн шүү дээ. Нэгч байшаа өнждөггүй. Энэ олон жил ингэж өндөр төвшөнд ингэж олон төрүүлнэгдэж чинь энэ чи төмөр хүн шүү дээ. Одоо харин гэрд бэртлэгээс илаашуулаад иргэн хүчээр төрүүлж биднийгээ баярлуулаасаа гэж байгаа байхгүй юу? Сайхан үг хэлж байгаа юм байна. Тий, энэ бол одоо Монголд ч Японд ч бүгдээрээ л заа шүү. Үнэхээр одоо чи 8 жил Yokozuna цолтоо ингээд амралгүй ингээ барилдаа нэгч байшаа барилдахаар зогсохгүй бас сэтгэл зүйн хувьд тийм ээ. Энэ хуурын чинь сумогийн холбоос янз янзын асуудал бослоо тий. Тэр бүхэн дээр нэр нүүр нь болж ингэж явлаа штэ. Миний бодлоор бол үдээд бараг 40 төрүүлчгээ шахах байсан. Нэг төрөв тооцоогүй Осокогийн тий. Асуудалтай байсан үед нь төрүүлэхэд нь сам өгөөгүй. За Озуки Готошогику бол энэ тэмцээн дээр уг нь бол их сайн байсан ч гэжтэй байгаа л да. Сүүлийн нэг 2 3 барилдаан дээр унчлаа. За өнөөдөр бол бас одоо нутгийнхаа дэвжэн дээр за тэр нутгийнх нь одоо тэр алга тааш дэмжиж уухайлж जैन тийм ээ. Өчтөр өдөр хизээвлээ нэг балкад малкад 100 могийн барьсан байсан. Тийм унтсан шүү дээ манай маань. Тэ? Сүүлийн 3 өдөр Okinawa-ны тэгээд Yokozuna Harumo Fuji, Yokozuna Kakuryu гэртээ тэгээд дараалж шороодог байгаа. За 6 дахь өдөр бол бас өвдөг шороодог байхад нь Ichinojо Ichinoro нэг Mercury гэж бас өвдөг шороод болсон байгаа. Готошогику Нэг хэсэг чинь Габира тий. Тэр нэхэрэж бас олон ч хүнийг даваа авсан шүү унгаж. Тэгээ энэ тэмцээн дээр ч гэсэн ер нь дунд хэсэг эхний хэсэгт ч гэсэн тэр шигшиж төрөх тийм ээ тэр мэх нь бол их сайн босноо хийгджсэн. За Готошогику бол за ер нь бол ордон даяар дэмжиж явах шиг байна да. Тэгээд за хоёр бүх ингээд дээд зэнданд 50 дахь удаага таарч барилдах гэж байна. 45 удаад нь бол Yokozuna Hakuho давсан. за ингээ сайхан тулаалэр авраг болор Мавашин төрөх юм бол аваад авчих байх. Мавашинд хүргэлгүй Готошогику яоцыг нэг жоохон сандраах гэж оролдох болоо яах бол. За ордон чивчмэг боллоо барилдаа эхлэхэд бэлэн болсон байна. За авраг жоохон за шүүгч гараад бас дохиод нэ уучлаа.
Тэнцээ таахгүй бас яагаад гэнгээд юм. Тэгээ энэ яг ордны уурын сул жоохон нөлөөсөн байж магадгүй. Одоо ч ордон тэр чигээрээ Котошог өгөх дэмжиж шүү дээ. Зээдэлтэй давхар үүсгэх гэдэг. 白鵬に琴奨菊 За барьц өгсөнгүй шүү Котошогику. 右四つです За баруун гар сугног нь орсон маань Котошогику их тийм хамгаалсан маягтай урагшаа шигшээд явлаа зүгээр авраг тогтооцсон. За аврагын тэр барьцыг за Котошогику баруун гар орсон байна. Бүр мааш хүртсэн байна. 技は取れていない За толгоогоо цэжин нагаад уршаа явах гэж оролдож байна. За энэ аврагыг тогтоочод шүү. Авраг урагшаа явах гээд барьц байхгүй. За тэр 100 гарын сайхан аяа хавчаад урагшаа шууд мааш ирээд хөтлөд гаргачихж байна авраг. За авраг давлаа. За ер нь бол их хашир байлаа авраг бол. Түүнээс Котошогикур идүүр гэсэн юм байхгүй зүгээр тэгтээ Котошогику бас их зүг бариллаа. Өөрийнхөө одоо бүхэл юм шавхлаа штэ. 12戦全勝 Сайхан байлтаа 明 боллоо. 日春馬富士 За Якозна хагхоо энэ сарын тэмцээний 12 дахь даваагаа авч өдөг шараалагүй тэргүүлсэн хിവэр үлдэж байна. 一回こう待ったそれから少し時間 Озаки Котошогику сүүлийн 4 өдөр дарааж されますか унж байна. 慎重に取ったということですね。慎重に右に入ってますしね。張りましたね別に出足さえ止めてしまえばね、За 上手はそ таашсан のうちに取れるだろうと。 Зайлж босгож чадахгүй юм дээ. Байц аваг багт зайлж босгох хэрэгтэй юм байхгүй. それとも Котошиг ихгүй. Тийм хийж чадахгүй. どちらの見方あんまり早く勝負つけたらつまんないと思った。 Авраг байцгүй шүү дээ. Мөрөж төрж ягаад зайлж босгох хэрэгтэй右四 соёлтой. つの体勢で粘りはしましたけれども Яг тулаад бол шанс багтаа шүү. ないですよね Энэ цочоогүй жин ихтэй алж ясмаас ихтэй энэ аврагыг одоо この攻めから яг の удаас тулаад бол もういつでもああいう体勢に шанс は баг ね шүү. За саяад Китаны хүчиг бол бас их сони юм хэлж байна. Тэгээ аква авраг ингээд явбал явахаар байж та гэсэн чинь одоо шууд давчхаар бас эвгүй байгаа биз гэж л жоохон бараг л өрсөлдөөнтэй байдал бий болох гэж байгаа байлгүй гэсэн сан. Энэ Котошогику гэлээ шумжтэй. Хол Гэж нэг гэсэн үг л дээ. толгойч хэлж байгаа үг. Ер нь айхтар шүү ингээд шууд хэлжтэй. Надад ч бодсон чинь нэг бол санаанд орчлоо. Баямүх аврах Сүхбаатар заавтай нэгдэж 豊ノ島のインタビューをお届けし нэлээд удаа барилцсан гэнэ үзүүл үзэж байна. 豊ノ島関 Тэгж яагаад хайсан. За юу ярилцлага авах гэж байна. Тэгээ Озаки цолтыг унагсан учраас そうですね。ярилцлага. もろ出しになったんですけど、もろ出しになるとちょっと決められるかなっていうのがあったんで、ちょっと Тэгээ ингээд тэрээд авсан зүгээр тэгтээ сугдуулчих байх гэж би бодсон зүгээр яг уу ер нь миний төлөвлөсний дагуу барилдаа болсон. 離れそうになりながらも逃れるという展開だったようですが、まあそこが勝負の分かれ目だと思う。 Тэгээ одоо энэ сугдуулах тийм ээ одоо байрц солих 力が強いんで、大関が。 дээр л асуудал одоо шийдэгдсэн. Одоо өрсөлдөгч мөн их хүчтэй Озаки шүү 勝ち越し дээ. にまだ望みはつながっていますが、あと3日間どうですか。 За одоо 50% амжилт үзүүлэхэд 頑張ります。はい。 тэгээ 3 өдрийн барилдаанд би хичээж барилдана. 考えませんか。いやもう考えてます。勝ち越しを目指して。はい。 Тэгээ одоо 50% амжилттай үзүүлэхийн тулд качкоши хийхин тулд хичээж барилдана. そうですね。まあ勝ち越せば、いい結果がつながってくると思うので、頑張りたいと思います。 Тэгээ одоо качкоши хийх юм бол мэдээж ирэм дээшээ ахина. 島関でした。放送席どうぞ。 Түрүүний ярьжсэн дээр саяны Китанама аврах хэлсэн байж тээ тий. Хаюул хайчаар байсан та. Чаа өрсөлдөөнийг үзүүлдэг баяртай. Тэгээ нэг барилдаанд үзүү түнүүд үлдсэн гинэ баяна аврахтай. Сүхбаатар заа. Тэгээд нэлээд удаан барилдаж байгаа хайсан гинэ. Тэгээд дараад нь Сүхбаатар заа асууж аврага та яах гэж намайг удаа яахгүй ингээд удаан барилдаад байсан гэсэн чинь. Гэхдээ яах вэ чамайг хүмүүс сайн бай гэж бодог л дээ гэж гэсэн гэж байгаа. Сайн байна гэж бодог л дээ Сүхбаатар чи гэж бодог гэж бодоод утсан гэж зэгэж байгаа. Тэр шиг л. Гэтэ аврах бол өөрөө барьцгүй байсан шүү дээ. Бастай байсан бол өшөөний хоёр алхаа төрөх байсан баг. 35 төрөөсөн чи тийм гоо юм хийж болохгүй шүү дээ. Тэгээ түрүүн тэр Котошогигийн хувьд санаачлаг гаргаад унсан ч байсан хамаахгүй түрүү өөрөө бас ярьжсэн шүү дээ. Урагшаа явдаг л газар л байсан л та өөр арга байхгүйсэн шүү дээ. Авраг бол тэгж байгаа л барьцаавал түлхээр гаргаж байна. Тий. Илүү юм чил тий. Тэгээд Миний түрүүний хэлдэг чинь тэр шүү дээ. тий ер нь яг Яг бол дараа нь харамсахгүй л юм хийгээрэй. яг хөө тэгээд болохгүй л байдаг л бах л да тий. Хэцүү. Энэ жоохон тойрог дотор тий. За одоо дэвжэн дээр Якозна Гакрю Ананд
Озеки Ксений Сато нарын барилдаан. Энэ гоё ярилтан болно. 過去勝ったことで星野さん3つ За Якозна 7 даваа 4 ноттой байгаа. 龍は7勝4 Ксений Сато 8 даваа 3 ноттой. の優勝の可能性はもう Өнөөдөр 12 дахь өдөр гарч ирлээ. Тэгээд бас хагас сарын турш ингээд өдөр болгон барилдана гэдэг бол бас амаргүй шүү те. Энийг бааш өнж нэг сар өнж дахиад барилдаад гэдэг бол те. Бас л чанга шүү. ぐらいまででしたね тэгэл тэр өдөр болгон болж өгөөд одоо тэр форма хадгалж тийм барилдах хэвээр. Тэгээ бэлтгэлээ хийн. За тэгэл тэр чин амралт бэлтгэл бүгдийн зохицуулна, унтах, хоол унд гэл бүхэл юм байгаа. ところがね、鶴竜は初日から Яс ярьсан уншижсэн. Хагуугаар ингээд ной нүрхгүйсэн. もったいない星を落として Тэгэл ингээд хөрч онгоолсон чи пяп гэж байгаа. Хой ширэг уурч гэсэн. Хачин сайхан нам унтаад маргааш хачин гоё ямарсан босч ирсэн гэж байгаа. Тэгэл чаас нэртэл нойр морьнд нөлөөлөл. 勝ち越しが今日かかる鶴竜7 За Какури аврагын хувьд бол уг нь бол бас энэ тэмцээн бас төрүүлэх хөрсөлтөөнд үлдэх одоо бас боломжтой байсан зүгээр яг барилдаан бас болж өгсөнгөө одоо ингээд 4 унаатай болцсон байгаа. За дэвжэн дээр барилдаа эхлэх бэлэн болсон байна. Нилээн өрсөлдөөнтэй сонирхолтой сайхан барилдаан болох байх. За хоёр талаас бослоо. Какури авраг шууд зүүн гар доогоор оруулаад их намхан түлхээд ингээд явчлаа. Түлхээ. Ямар ч боломж олгосонгүй Якозна Какурио давлаа. 越した後3連敗 Сайхан барилдлаа. Тийм ингээд Озеки Ксений Сато уг нь бол гайгүй ашиг жоохон нэг унжигаад байна. あまり良くない状態 Та намаагаар хэлдэг ингээд л итгэл даадаггүйгээ харуулдаг шүү. Тийм тэгээд Яач вэ? Сая бол олигтой тоглож чадсангүй. Шууд нэг өдөр гарч ич түлхүүлээд. тийм сүүлийн энэ 3-4 тэмцээн бол нэг иймэрхүү байгаад байгаа юм. Яагаад ингэж байгаа юм бас нэг юм байгаа юм болов шалтгаан. За Какури авраг бол их сайхан намхан босч штэ. Тэгээд тэр баруун гар хавчаад те. Тэгээд зүүн гар бол лав орцсон байгаа. Авраг хүн бол нэг иймэрхүү л байх хэрэгтэй болов. Яг зөв. Энэхүү Якозуна гэдэг чинь тий. 8勝4敗で明日 За Якозна Какури өнөөдөр Озеки Ксений Сатог давж 8 дахь даваагаа. Хагевадын нэртэй гарч ирж яхад л анх тэгэл итгэл найдлаар хүлээлгэсэн. Тэрнээс хойш одоо 10 гаруй жил болчих шиг боллоо шүү дээ тий. Тийм тэгээд Хагевадын нэртэй гарч ирж яхад л Ксений Сатад төрүүлдэгчгүй нэг ч төрүүлдэггүй тий. 一番のこの熱戦に期待して Амд ихтэй сая ажиллах хөхтэй тэгж хэлсэн байлээ шүү дээ. Би өнгөрсөн удаа төрүүлсэн. Одоо хоёр авраг байхгүй байхад. Одоо хоёр Якозуныг даваад төрүүлвэл сайхан байна гэж хэлсэн шүү дээ. тэгээд аргагүй л да тийм бас мөрөөдөл Тийм өнөөдөр одоо зориг байхгүй төрүүлчлээ. Одоо байхад нь даваад төрүүлмээр байна гэж хэлсэн. Яг энэ тэмцээн тийм болцоо олдсонгүй л дээ. За маргааш Якозна Какури Озеки Тэрүнө Фужитэй барилдах онол таарсан байна. За өнөөдрийн дээд зиндааны 12 дахь өдрийн сүүлийн барилдаанд Якозна Харума Фужи бэмтэрж Озеки Гоэдатай барилдахаар дэвжэн дээр гарч ирж байна. Ер нь Харума Фужи аврагууд асан ширээд маш төстэй шүү. Анх 12 настай миний гар дээр ирж ирсэн. Аав нь авчиж өгч ирсэн. Их хурдтай тэсэлттэй, мэдрэмжтэй, их авьяастай. Асан ширэг бодвол арай бяраар л дутуу. Асан ширэг бодох бяртаа юм шүү дээ. Би бол бүх цаг үеийн хамгийн шилдэг сумуучранд гэж боддгийн шиг асан ширэг бол. Хүнд их тусах уу? Гоё чанартай. Харахад зарим нь одоо нэг сүртэй мөртэй ингэ хамт олон хүмүүс шүүмжиж идэх бол тэр бол мэдэхгүй байгаа байхгүй тийм хавраг. 球場がそして優勝から遠ざかる形が За Якозна Харума Фужи 10 даваа 1 унаатай. 非常にこう Тэргүүлэгчдийн 2 дугаар игнэнд яваа. За Якозна Хакхо бол сая 12 дахь даваагаа авсан байгаа. ここまでの成績内容を Маш их юм би бас ясал тавцсан. Тэгэхэд хэлжсэн шагаа гэмтэлтэй байгаа. Улаан гацартын дэвжээнд очиж бэлтгэл хийж байгаа. Тэр нь гисэн сатан бэлтгэл очиж. Оцсон ч оруулаг өгч байгаа. Бид нь дотоод бэлтгэл хийгээ гэдэг. Янж яах энэ чигээр дагаад очсон байсан гэж. Тэгээд чи яагаад өөрхөө дэвжээндээ бэлтгэл хийхгүй байгаа гэсэн чи бэлтгэл хангах шүүн байхгүй байна. Уул нь Тэрана Фужи амны шиг гэдэг одоо баймир л гэдэг болно тийм. Шагаа гэмтэлтэй маш хүнд байдалд дэвжээ зааж байлдаад байгаа да. どうかなと思ったんですが тийм тэгээ одоо NHK-гийн тайлбарлагч хөтлөгч тайлбарлагч за
Китаны хожигооч бас ярьж байгаа. Ер нь бол Yokozuna цолтныхоо үүргийг одоо энэ тэмцээн дээр биелүүлж чадчихна гэж. Их өндөр түвшний чанартай барилдаа үзүүлжтэй гаргалаа. Тэгээ сайхан бариллаа гэж. Тэгэхээр яг одоо Хакуха аваргын дараа хамгийн олон төрөөсөн нь Харамаа бүж аварга шүү дээ. Тэгэхэд үнэндээ бол ингээд эргээ бодоод үзэхэд 130-ын хилтэй Yokozuna битэл дээд зиндааны бөхч хоор үздэй. Тий? Макучигийн бүх дотор 130 хилтэй хүн байгаа юу? Тэгэж энэ юм чи бүр Yokozuna буцсан явж шүү дээ. Айгуу жүүрээч 130 хилтэй хүн байхгүй. Дандаа 140 мөч 50-тай. Тэгэж энэ хүн бол ямар их авьяастай, мэдрэмжтэй, хурдтай тий? Байна гэдэг. Тэгээ саяын тэр одоо мэрэгжилтэн Ояката нараа за тэр NHK-гийн тайлбарлагч одоо мэрэгжлийн спортын сумогийн сэтгүүлчүүд эдийн дүгнэлт бол нөгөө зүтгэл асаашаар Харамаа бүжийн аварга бол их зүтгэлтэй сайхан өөрийнхөө одоо цолны хэмжээнд сайхан барилж байна гэж. Яг тэр зүтгэж сайхан барилдаж тийм ээ өөрөө чаддаг бүх тэр уран барилдааны гаргахаар үзэгчд хараад их сайхан баярлж яадаг тийм ээ. Тийм. Одоо энэ яг зүгээр манай үзэгчид зөвөр ойлгох хэрэгтэй те. Тэр чинь яг тэрийг шаардаад байж цаанаас нь тийм ээ. Тэгэхээр тэр шаардлагыг хангаад барилдахаар одоо бүхэл хүмүүс одоо тийм сэтгэл хангалуун дүүрэн тийм ээ. Тэгээ тэмцээн сайхан болж байна, өрсөлдөөн сайхан болж байна. Энд ч гэсэн 16 настайдаа улсын аваргаас алтын төлөө үзчихэл ясан бас. Маш гоё горон хуц барилддаг. Үндэсний өхөөс ч гэсэн. За одоо дэвжиндээ барилдаа эхлэхэд ер нь бэлэн болж байна. За Гоидогийн хувьд замун түнчлэн Точио зангийн хувьд ч гэсэн Харамаа бүжийн аврагтаа барилдахдаа бас их тийм ойролцоо барилддаг тал бий. Бас ингээд яг гараа урдаад ялангуяа Точио зам бол тийм гараа урдаа бариад ингээд босоод аврагд барьц өгөхгүй тийм ээ. Тэгээд ер нь их бүжгэлсэн байдлаас ер нь давах ч юм уу их тэнцвүүхэн барилдах тийм байдал байдаг. Озеки Гоидогийн хувьд бол одоо ингээд тааруухан барилдах юм бол чивлээ одоо 6 даваатай явж байгаа шүү дээ. Тий, цол алдна. Тий. Энд чи дараагийн даваанд 10 давж иж цолтойгоо үлдэнэ. Эсвэл Сикиваки болно гэсэн байдал үүсэж шүү дээ. Биэс нэг Гоидог хараад бас нэг юм бодогдлоо анх ингээд гарч иж яхад суучлаж асуусан мэл л дээ. Та ямар цолтой ямар бүх болохоо гэж. Юу яриад байгаа юм бэ? Yokozuna удаж штэ гэж хэлсэн гэж. Yokozuna удаж штэ би. За тэгээ Гоидогийн хувьд бол за хурдтай за уран барилдаантай аврахтаа бол их л хурдан босчл өрний сандрааж ээжэд өөрөө л барьц юм уу дотор тэрвэрх ч юм уу тиймэрхүү нэг 50-50% та нэг тиймэрхүү тэнцүү байдалтай болгож авахгүй л хэцүү дээ аврах. Аврах гэмтэл бэлтгэхгүй эд байгаа үедээ яаж барилддаг вэ? Хүмүүс мэдээж хол байшаа 15 нойлддог шүү дээ. Ямар хус барилддаг вэ? Даанч гэмтэл бэлтгэл болцоог нь олохгүй ш 100%. Барилдааны гарах. За барилдаа эхлэх бэлэн болсон байна. За нэг доогор нь орох гэж оролдоод за чадсангүй. За ингээд зүгөө дээ. Yokozuna Харамаа бүжийн ямар ч боломж олгодгүй түлхээд яагаад ч хүч чадсан. 11 дахь даваагаа авлаа. За тэгээ маргааш л одоо 2 аваргын барилдаан бол үндсэндээ ер нь шийдгэлэндээ энэ. Миний бодлоор энэ хоёр хагасайтад барилдах хэрэгтэй байсан юм шиг. Тэ? Харин одоо та юу гэж бодож байна? Энэ бол бас яг тиймэрхүү тооцоо. Би юу тэгж бодож байна? Хагасайд ихтэл өчтөд харуулаад маргааш харуулчих. Харин одоо өнөөдрийн туршил бид нар яриад байна. Яагаад тийм онолт гарч бас нэг юу байдаг юм болоо. Бансука бас нэг жоохон учиж авсан. Энэ одоо энэ хад явж байгаа залуу шүү дээ. Аль 2007-8 онд очиход л туслах нэгэ байж гэсэн залуу. Надад буудал юу барилдааны тасвар авчиж өгöö. За одоо ч гэсэн байж л. давталтыг хэлж байна. Гоёд ингээд нэг жоохон суусан юм байна. суугаад нугдайгаа дотор орох гэж оролдсон. Тэгээд тэр нь бол нэг сайн болсонгүй. Яг уу зүгээр нэг тимийн бодож босчилж яах гэдэг бол бас муугүй. Тийм ээ. Yokozuna тайзэс сөрөөзгийн Уун болттой барилдаж шин тий. Тохоондоо байна. Хоёр шагаандаа байна. Энэ нэг нугдаад нэг доогор ороод барьц авдаг бол Yokozuna Харамаа бүжийн өөрөө бол их гарамгаа техник шүү дээ. Хамгийн Yokozuna Хакухотой барилдах үедээ бол ингэж барьц авч
давж ゴエ байсан. ドに相撲を取らせます За ингээд Yokozuna Haruma Fuji энэ сарын тэмцээний 11 дахь даваагаа инх авлаа. この2人の対戦 За үзэгчтэй бүхэндээ бид Японы мэрэгжлийн сумогийн 11-р сарын тэмцээн Kyushu Basho-гийн 12 дахь өдрийн барилдаануудыг шууд дамжуулан үзүүллээ. За өнөөдрийн хувьд бол нэвтрүүлэгт маань зочноор Монголын жүдогийн холбооны засгалжуулагч Эрдэнэ Илэг багш маань өргөдөн ирсэн. Өнөөдөр Эрдэнэ Илэг багшийг ирсэн өдөр бол шавнар нь үнэхээр сайхан барилдаж бахархмаар барилдлаа. Yokozuna Haruma Fuji Асаси Кири нар маань дээд зиндаан даваа авсан. За Кириба Яма гэж бас шинээр их хурдтай гарч ирж байгаа. 3 дахь башаа багт мэн. Тийм байх. Нэг сар Японд очсон тэгээд. Тийм Санданмегийн 96 дээрээс 6 дахь даваагаа авч бас башааг тэргүүлж байна. За хүүн За хүүн Какасуга инг манлаас өнөөдөр давж Гачикоши хийлээ. Үнэхээр сайхан одоо өдөр байна. Тэгээд танд бас баяр хүргэе. Баярлалаа. Мөн танаа телевиз болон та бүхний ажил үйлсэд бас өндөр амжилт намайг үрж олуулсанд их баярлалаа. Зэст бүх гэдэг чи одоо монголчуудын бол хайртайс болч үү дээ. За ингээд үзэгч та бүхэндээ бид 12 дахь өдрийн барилдаануудыг UBS телевизийн 1-р сувгаар болон VIP FM 90.5 долгионоор та бүхэндээ шууд дамжуулан хүргэсэн. За өнөөдрийн барилдааны тайлбарыг үзэгч та бүхэнд Япон судлаач орчуулагч Төмөрбаатаргаас хүргэсэн байгаа. Танд нийт үзэгчдийн өмнөөс баярж талархснаа илэрхийлье. За маргааш тэмцээний 13 дахь өдөр бол 2 Yokozuna хоорондоо оноолт таарах барилдаан. За алдаж болохгүй юм барилдаанууд байгаа үзэгч та бүхэнд тэгээд маргааш 15 цагаас эхлэх дээд зиндааны барилдаануудыг UBS телевизийн 1-р сувгаар хүлээн авч үзээрэй. Маргааш уулзлаа баяртай. За баярлалаа. Шийдлийн засгийн газар үзүүлж байна. (2014 оны 11-р сарын 21-ний баасан гараг улсын их хурлын нэгдсэн чуулган Шимтийн сайхан бэлгийг Монгол улсын 28 дахь ерөнхий сайдаар томилж сайхан бэлэг өөрийн танхимаа бүрдүүллээ. Эдийн засгийн хүндрэлтэй үед ачааг үүрсэн сайхан бэлэг засгийн газрын дэргэд эдийн засгийн зөвлөл байгууллаа. Энэ зөвлөлд Ахмад үеийн болон залуу үеийн нэр хүнд бүхий эдийн засагч судлаачид багтсан. Эдийн засгаанд тэтгэх гол мөнгөний урсгал гадны хөрөнгө оруулагчид байсныг улс даяараа дуу нэгтэй хөлийн зөвшөөрч гадны хөрөнгө оруулагчдыг дахин урлаа. Гатсан ажлуудаа дахин хөдлөж эхэллээ. Оюу толгой, таван толгой гэх мэт эдийн засагт шууд нөлөөлөх томоохон төслүүдэн дэмжиж шийдлийн нэртэй засгийн газар олон асуудлын шийдлийг олж эхэлсэн юм. Тэгэхээр яг ерөнхий сайдаар томилогдоод ажил авч ирснээс одоо яг 1 жил ингээд өнгөрч байна. Тэгээд өнгөрсөн хугацаанд бол бас амаргүй нөхцөл байдалтай манай засгийн газар бол ажиллаа л да. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр гадаадын хөрөнгө оруулалт бол үнэхээр огцон буурсан. 34.7 тэрбум Америк доллар жилдээ ордог байсан. Одоо 0 үзүүлэлтлөг ирсэн шүү дээ. Тэгээд энд бол олон хүчин зүйлүүд байсан. Ус төрчдийн мэдээж чэжээ балбдсан хүмүүсийн тэгээ ер нь бол бид нар өөрсдөө энэ мөнгө гаднаас өөрсдөө орж ирээд байх юм шиг дээрээс Монгол улс бусдын ямар ч дэмжлэг тусламжгүйгээр хөгжиж болох юм шиг ийм сэтгэлийн хөөрөл бол их автагдсан байсан л да. Зэсийн үн 10,000 руу төхөөд ирэхээр нүүрсний үн $100 холд аваад ирэхээр бол үнэхээр тийм нөхцөл байдал, тийм дүр зураг бол хүн болгонд бол төрж исэн баг. Гэхдээ хөгжлөгдөг маань өөрөө үе шатавтай байдаг. Тэгээ манай засгийн газрын ажиллаж байгаа энэ цаг үе бол бас нэлээд энэ үзүүлэлтүүдийн доошоо одоо үзүүрэн чиглэлсэн ийм нөхцөлд бол ажиллахаас өөр аргагүй болсон. Одоо өнөөдөр 10,000 руу шахаж ирсэн зэс маань өөрөө өнөөдөр дөнгөж $4,800 болсон. Нүүрс өөрөө $30-40 дээр хүрч ирсэн 100 холд авч ирсэн. Тэгэхээр бол Монгол гэдэг энэ нэг айл өрхөөр жишээж үзэх юм бол энэ айл өрхөө хордог орлого нь бол цалин авдаг, цалин өс нь бол огцон багасж байна гэсэн. Энэ нөхцөл яаж амьдрах вэ? Яаж бүтээн байгуулалтуудаа хангах вэ? Яаж энэ өсөлтөд хангах вэ гэдэг бол манай засгийн газрын үндсэн бол зорилго нь байсан. Ийм үндсэн нөхцөл байдал нь байсан. Тэгэхээр амаргүй үед бол ажилласан. Гэхдээ бол ямар ч байсан
алдаа онооны дундуур явсан энэ ажил маань ямар ч байсан бодиттой үр дүн болж чадсан бахаа гэж ингэж бодож байна. Бүтээн байгуулалтын ажлын эрч хүчүүд бол буураагүй. Зөндөө олон бас том бүтээн байгуулалтуудын ард бид нар гарч чадлаа. 4-р цахилгаан станц гэж сүүлийн бод бид нэр 25 жилд оруулж чадаагүй хөрөнгө оруулалтаа бол хийсэн. 4-р цахилгаан станц дээр жишээлбэл 123 мегаваттын чадал бол шинээр бол нэмэгдсэн. Амгалангийн дулааны станцаа бид нар одоо ажилд нь ороод үр ашиг нь одоо яг энэ өвлийн саруудад бол хүртээд эхэлж байна. Дээрээс манай хувийн хвшлийнхэн бас гараа нөхөж